Сар шинийн босгон дээр 17 дугаар жарны элдв эрдэнэ тэмээх модомогоо жилдээ амжилттай ажиллаж Дархуул аймагт шинээр ажлын байр бий болгосон хамт олныг шалгаруулж талархал гартууллаа. Могоо жилд спорт, хүнс, хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, барилга, эрүүл мэндийн салбарт 26 аж ахуйн нэгж шинээр үүд хаалгаа нээж нийт 297 ажлын байрыг шинээр бий болгожээ. Сайн байна уу? Намайг Болдоотор гэдэг Арт гэр бодог бойс хоол үйлдвэрлэлийн контент үйлдвэрлэдэг сошиал медиа дээр байдаг ийм контент үйлдвэрлэдэг. За ийм компани дээр ажилладаг. За бидэд болохоор Монгол хоолны контентыг сошиал медиа дээр хүргэдэг байгаа. За тэгээд энэ жилээс бидэд болохоор шинээр ажлын байр бий болгоод шинэ ресторана Дархуу хотод нээсэн байгаа. За энэ дээр нийт 13 шинэ ажлын байрыг бий болгож ажиллаж байна. За нэгдээд нэг 3 сар гаруй хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд болохоор манайхыг зорин ирж үйлчлүүлж байгаа бүх хүмүүстээ бас талархал илэрхийлье. Манайх Architect гэдэг компани байгаа. Энэ жил 25 онд Дарханд төлөөжийн шинэ салбарыг нээгээд одоогод 18 хүн ажлын байраар хангасан байгаа. Манайх бол уулшгамда тоочны газар гэж явдаг. Гэхдээ шинэ нарийн боов талах бас гаргадаг. Копи цайгаар бас үйлчилдэг. Гэхдээ хүмүүстээ бол манайх бол тоочны газар шүү гэж хэлэхэд их дуртай байдаг манайх нь. Өдөр болгон бүх юм шинэ гаргадаг. Хамгийн гол онцлог нь бол сонголт байгаа. Сонголт бол их 48 төрлийн талах 20 төрлийн тоочд гаргадаг их бахархтай. Тэгээд дарханчуудаас шиндээ сайхан шилээ гэж хэлье. За гал мөрөн жилийн сар шинийн босгон дээр өнгөрсөн онд могоо жил бизнесийн үйл ажиллагааг өргөтгөж дарханчуудад одоо шинэ олон төрлийн бизнесийн үйл ажиллагаагаа нээсэн эдгээр одоо аж ахуйн нэгж байгууллагуудаа хүлээж авлаа. За өнөөдөр энэ хүндэтгэл үзүүлсэн байгууллагуудаас гадна дарханчуудын бас олон одоо хөдөлмөрлөл за мөн одоо бизнесийн салбар болгоны нээж нэг ч гэсэн ажлын байрыг нэмэгдүүлсэн олон чухал хүмүүс байгаа. Эдгээр бүх хүмүүсийг одоо бүгдийг хамруулж чадахгүй тийм боломж байхгүй учраас тэр бүх хүмүүстээ бас сар шинийн мэнд хүргэж өнгөрсөн онд хийсэн бүх ажилд нь талархснаа илэрхийлье. За өнөөдөр энэ бизнесийн байгууллагын төлөөллүүд маань ялангуяа Дархан хотын эдийн засгийн гол суурь бүтцийг одоо нэгтгэж байгаа 42%-ийг одоо бүрдүүлж байгаа үйлчлэгээний байгууллага худалдаа үйлчлэгээний салбарын маань одоо дийлэх хувийг эзэллээ. Тэгэхээр Дархан хотын жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үйлчлэгээний одоо салбарт одоо бодиттой хөрөнгө оруулалт хийж салбарынхаа үйл ажиллагааг тэлж олон чухал одоо шинэ салбаруудыг шинэ одоо бизнесийн төрлүүдийг одоо нэмэгдүүлж байгаа нь өөрөө Дархан хотын одоо бизнесийн салбар одоо яг энэ салбарын ашиг орлого нэмэгдэж байгааг одоо харуулж байгаа. Зөвхөн 3 жилийн статистик мэдээгээр Дархан хотын эдийн засаг маань 2 дахин тэлсэн юм сайхан мэдээтэй байгаа. Тэгвэл эдгээр энэ 2 дахин нэмэгдүүлж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлж байгаа голлох салбарын хүмүүс маань өнөөдөр энэ сайхан талархлыг хүлээн авсан бизнес эрхлэгч нар маань гэж одоо хэлмээр байна. Тэгээд нийт дарханчуудынхаа өмнөөс та бүхэндээ энэ ажлын байрыг бий болгож байгаа бүхий л хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье. Төр бол ажлын байрыг бий болгодог учраас бид бизнес эрхэлж байгаа хүн болгондоо саад болохгүй байх энэ зарчмыг баримталж ажиллаж байгаа гэдгээ дахин дурдъя. Тэгээд нийт одоо дарханчуудынхаа өмнөөс сар шинийн баярын мэндийг бизнес эрхлэгч бүх хүмүүстээ дахин хөргөн мэндчлээ. Эх хондоо ашиг орлого ариун сайхан он байх болтугай гэж хүсэн өрөмөр байна. Мөн одоо дахин бизнес эрхлэж байгаа шинээр салбараа шинээр бизнесийн шин төрлийг нээгч байгаа олон хүмүүсийг дарханд одоо тавтаа морилохыг бас урьж байна. Төрийн зүгээс аливаа зүйл бид нар хүн суртал үзүүлэхгүй нээлттэй байхын зарчмыг баримталж хичээн чармааж ажиллах болно гэдгийг илэрхийлье. Орон нутгийн хөгжил хувь нэмрээ оруулж буй нийт аж ахуйн нэгж бизнес эрхлэгч та бүхний цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.